Орхон аймгийн агаар дахь тоосон цэрийн хэмжээ өнгөрсөн сард хэвийн хэмжээнээсээ 8 дахин давсан үзүүлэлттэй байсан бол энэ 7 хоногоос эхлэн харьцангуй багассан үзүүлэлттэй гамаа. Тухайлбал 2 дугаар сарын 8-ны байдлаар PM10 тоосон цэрийн хэмжээ 101 микрограммыг хуваах нь метр куб, PM2.5 тоосон цэр 68 микрограммыг хуваах нь метр куб буюу хэвийн хэмжээнээсээ 118-аар нэмэгдсэн төлөвтэй байна. За 2 сарын 1-ээс 2 сарын 7-ны хоорондох тоосны мэдээллийг харахад за PM10 бол 1-ээс 3.7 дахин давсан үзүүлэлттэй чиглэгдэж байна. За PM2.5 бол 1-ээс 5 дахин давсан үзүүлэлттэй чиглэгдэж байна. Өмнөх 7 хоногтой харьцуулах юм бол бага зэрэг буурсан үзүүлэлт ажиглагдаж байна. За өчигдрийн байдлаар PM10 тоосон цэрийн хувьд 0.100 буюу стандартаас 1 дахин давсан үзүүлэлт ажиглагдаж байна. Өнгөрсөн жил стандартаас давсан үзүүлэлт бол бага хэмжээтэй гарч ирсэн. Энэ жилийн хувьд бол харьцангуй их хэмжээтэй стандартаас одоо 7 хоногийн 6 өдөрт нь бол стандартаас давсан үзүүлэлтүүд ажиглагдаж байгаа. Тоосчлтын хэмжээ бол ерөнхийдөө агаарын бохирдолтой бас шууд холбоотой PM2.512 маань. За тэгэхээр мэдээж дулааны хувилбарал ирж байгаатай холбоотой агаарын бохирдол багасж байгаатай холбоотой багасах хандлагатай байна. Орхон аймгийн энэ жилийн агаарын бохирдлын төвшинг өнгөрсөн жилийн мөн үеигтэй харьцуулахад харьцангуй нэмэгдсэн төлөвтэй байна. Өнгөрсөн жил хэвийн хэмжээнээсээ бага зэрэг нэмэгдсэн төлөвтэй байсан бол энэ жил 7 хоногийн 6 өдрөнд бохирдолтой байгааг Ус цагуур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.